Reaction дээр ингээд тавтаа баярлалаа. Дараагийн дугаарыг хэлж байна. За хамтран ажиллагчаа танилцуулахад Superbox ажиллаж байна. Гүрмэ компани оруулж ирдэг. Сайхан 5.5 градустай. Ер нь 5.2. 5.2. Би бол 4-5 угаал юу болж байлээ. Өндөр градустай би явахыг хүсдэг хүмүүс бол Superbox дажгүй санагдах юм байлээ шүү манайхаа. Харж байгаа удаад эхэлчихсэн байна. Хүний хувьд те. Чигдэр би бол гэтээ 8-ыг оцсон байсан. Өөрийгөө усан цэрэг гээд ингээд наадах толгой дээр болж орилоогүй гэнэ. Чигдэр 8-ыг олсон байгаад team history хийсэн байгаа байхгүй юу гэж байна. Йоо, тийм үү. Би уншиж амжихгүй байсан зүйл. Ямар жижигрүүлж байгаад амар их юм шиг зүйлсэн. Тэгтээ ямарчсан сайхан байсан. За тэгээд ээлж дугаар тийм ээ. Тэгээ Монголд бас юу анхны юу хийж байна. Альбиас нэрхтэйгээр Tonight Show, Jimmy Fallon тэр NBC суугын тэр л очиж гол 6 жил хөөсөлсөн гэж байгаа. 70 жилийн түүхтэй юм шоу. Чи бас яг нөгөө нэг Tonight Late Night Monster Show гэж хийжсэн те. Хоёлаа хамт би бас тийм шүү дээ. Бид нэр сонирхчийн байдлаар нэг юм бах зүгээр ер нь зүгээр ингээд авч хийсэн. Олон хүмүүс тийг сонирхдаг гэхдээ бид Мика хүртэл хийжсэн те өөр санжаа хүртэл хийжсэн те. Тийм. Гэхдээ ерөнхийдөө одоо нөгөө Мико яагаад хийгдэх байсан шалтгаан ерөөдөө энэ бас яг альбаас нэрхийг авч байгаа болохоор ингээд хүндлээд тийм юунууд байхгүй байх тийм бас альбын чиг явуулсан юм байлаа. Одоо өөр хүмүүстэй. Яг энэ Tonight Show гэдэг энэ нэрийн дор юм хийх эрх нь шууд альбаас нэрсэн. Тэгээд бас ерөөдөө юу болсон юм байлаа л да. Миконы шоу. Тэгээд одоо энэ 6 жил хөөцөлдсөн эцэст хийсэн юм байлаа. Тэгээд бас гоё шүү. Монгол бас дэлхийн стандарт тийм. Монгол өчигдөр би шинээр гарч ирэх нь үзсэн л тээ. Тийм би ч гэсэн үзсэн юм байна. Гурван үзчихэд ахаад яг шиг байгаа юм байна. Одоо дахиад би нөгөө анхаахаа ингээ гарч ирээд ярьж яхад нь уйлаад. Монолог дээр анхаахын бага ангийнхан багш нь манад 1 жил бас хичээл заадсан байхгүй. Тэгэхэд бас ингээ тим хүүхдөөсөн байсан ингээ амар ярьдаг байсан. Тэгэл тэгсэн чинь өчигдөр бас ингээ яг яасан юмснаа яриад дотроос ингээл ирж чинь цаанаас нөгөө нэг эдийн орж эдигийн яриаг сонсоод бас юу болсон. Тэгэл амар байсан. Ер нь бол бас зөвхөн энэ нэвтрүүлэг хийхэд бол бас сувгтай болсон гэж бас зарим нэг хүмүүс бас ам дагуулan магтдаг юм байлаа. Гэхдээ бас зорилготой хүрэх бас гоё шүү тийм ээ. За тэгвэл эхлүүлэх үү? За тэгээ эхлүүлээ. 7 хоног бүр гоё юу болох нь гарах нь шүү централаар. Night Show. Монголын багийн алтагч Монгол улсын арслан Орхон баяр хүргэж байна. Улсын арслан Орхон баяр. Гоё цагтыг залуу гэдэг байгаа. Бач мөрөндөө. Дэлхийн хүн гэдэг юм л та. Дэлхийн хүн шүү дээ. Тийм шүү дээ. 60% гадаад агч үнэ чинь бас Монгол од заяаг маань бас од заяаг чинь бас 60% дэлхийн хүн гадаад тийм. Гар дээр 2 гар дээр. Манай эди чинь Монголд шорт бодолтой буусан байлаа. Харин би яг сонохс тахтай яг хэлчихсэн өөртөө. Чи шорт бодолтой Монгол бууж болохгүй шүү. Хүүтэн байгаа. Сая гадаад үзэгчтэй зориулаад англи сурталтай. Тэр мэдж байгаа. Тэр нь хэний санаа гэдэг бэ? Бүгд эдийн санаа. Цаацаас контент юм гэлээ. Амар дуулт юм байлаа. Тийм. Хөөчөд утсан тий зааж. Гэтэ амар гоё дуусан дээр би үнэхээр гайхсан. Надад бэлэг болгож шууд лайваар дуулж байгаа шүү дээ. Ирээлнүүд хийж өгсөн. Зөндөө. Ядаас дахиад зөндөө санаа байгаа гэсэн. Many. I'm his content manager now. Миний менежер бас орчуулагч гэдэг. Салингүй. Тэгтээ салингүй. Ер нь бол та хоёр ингээд бие биендээ бэлэг өгөө зөндөө олон рeel бичдэг хийгээл ер нь хандлт нь хэр донт чинь та хоёр. Ер нь бол бас их үзэлтэй байх гэсэн донтоод байх юм лээ. Тэр бас эдигээс асуумаар байна. I think when he started seeing how I make reels and the power of social media being able to affect people in a positive way. You know, a lot of people look up to him. So if he doesn't share his voice on social media, who's going to tell his story? That's why
That's why spending time with him. I can teach him how to use social media to tell. Ямар кино? 2 хүрэн сан. Москва дээр бүр энэтэй нэг анги шүү дээ. Энэний аяр дээр гардаг шүү дээ. Тийм. Олон анги дээр тийм. Одоо дор зургаа чинь Дэрэгсийн ертөнцийн зориггүй л гэдэг юм. Тийм шүү дээ. Тэр Молкогийн ертөнцийн нөө. Молкогийн университетээр яг энэ зоригийн одоо хөшөө авч тэр хөшөөний эсрэг гарангууд зоригийн хөшөө байдаггүй. Тэгэхээр тэр университет зориг амьд байна гэж. Тэгээ тэр нь доо явах байдаг. Вау. Тийм биз. Тэгээ зургуутай Алтак уулзаа шинжлэх ухааны тийм. Тэгээд нөгөө яаж байгаа ТV-с чадвар хамт тоглолт тийм. Гоё юм те. Тийм. Зурагч бас гоё шүү. Манай охин хэдэн дагч байгаа юм? 400 мянга. 400. Вау. Гэрийн дагчийн одоо баг 60% гадаад бол 40% мөн. Угаас яг ярих юмыг нэлээд дандаа төрүүлээд яриад байсан байна те. Тийм. Чимээ хөөсөлтөөс хэн болгож ийм хоёрыг? Ихнэрүүд л болох юм. Ер нь бол сүүлд Анотигийн влогон дээр үзэж байгаа болох гэж байгааг мэдсэн. Ер нь таавал да тий дараагийнх нь. Энэ гэхдээ одоо энэ эдгийн яриаг цаана нэг орчуулагч тэр доор нь орчуулдаг шиг үстэй. Тий. Тэгж байгаа шүү дээ. Тэрээс энэ катлал. Тийм тэрээс энэ катлцсан. Тэгснээр тэр нөгөө шитгэдэг л байлгүй. За тийм. За. цаатлын яг тоглоомын хэсэг дээр орчуулагч байхгүй гэсэн юм. Тийм үү. Тийм. Тэгэхээр би харин тэрэн дээр яг эхлэн хэсгийг бэлдсэн байд юм болов уу гэж бодоод байна. Тэр юу тайлбарлсан л баг. Тэгээ тоглоомн дээр бол яг ингээд ойлгомжтой шууд юм чинь донд орчуулах шаардлага байхгүй болох л тийм. Ярилцлаган дээр л гэдэг болоо. Тийм байна. Яг нэг анхаагийн хариулт дээр бүр реакшн бүр шууд гараадсан шүү дээ. Кат байхгүйгээр тийм системч байсан байхгүй. Яг орчуулж байгаас катлсан баг гэсэн. Тэгэл яг зэрэг ардын шууд яриад өгöd шиг. Дэлхийн стандартаар хийж байгаа юм чинь тэгэл иймэрхүү юм болол байх Хаши бүр нэг гарын халбтайгаар ирдэг тийм. шүү дээ. Гарын халбтайгаа аа энэ ингэж юм байна. Ийм өнцгөөс ийм камераар ийм гэрлийг тэдэн хуваар тусгаад ингийн дараа ингэж алга ташаад тэрний дараа хөгжин болно гэдэг Тийм тийм. тэрийг бол гарын авлага гэж нэлж байгаа Тийм. Тэгэхээр бас гоё шүү. Битсэн. Аймгийн. Би уулын бас нэг хийх юм яриаггүй юм тэр блог дээр эдэл ерөөсө бүх юм яриадсан. Одоо би ер нь эдгийн талаар бас ярина. Зарал. Нэрсийг зарал та. Oops. Энэ реакшн. I got nothing to hide. You can share whatever you want. Манай охоо ихнэрийгээ яаж халамжилжээ? Бас хоёр нь ер нь юу их дуртай ер нь? Ер нь бол гэр бүлтэй их цаг гаргахыг хичээж энэ одоо өндөр бэлтгэл формыг үдтэй хичээдэг. Ер нь бол тэгэл аль болох цагийг хамтаа өнгөрүүлэхийг хичээв. Манай ихнэр үзэсгэлэнтэй өөр юмхтэй байгаа. Огтой ямар ч олон заахгүй. Гэр бүлтэй хайртай шүү. Гадуур харилцаж зөвшөөрөхгүй. He's a good man. Yeah, happy wife, happy life. Yes. Нэрээ хүн баярын нэг зургийг олсон. Тэгээ яг энэ ухаж олсон шүү. Яах юм бэ? Тастайс юм. Юу нь ямар шүү хөөхтэйс юм. Реакшн дээр Монголын байдаг л яг 10 жилийн сургууль те. Сэлэнгийнх гэсэн шүү дээ. Сэлэнгийн сургууль хаа те. Тийм маань сэлэнгийн бүх шүү дээ. Шүү манай. Йоо Сукватер юм уу те? Үгүй наа чи нөгөө цаашаа дулаан хаана айл авчаад өглөө. Тэр нэг өөр сумжтай. Гэтэ ямар ч нэг сэлэнг аймагт багтдаг. Би нэг сумын мэдгүй зүгээр сэлэнгийн бүх гэдгийг юм мэдээ да. Бүгчүүдээс амар фаны юм л шүү дээ. Бүгчүүдээс амар хямртай юм л шүү дээ. Хүмүүрлэх юм байна. Сүүл дээр нэг хачиртай бантан гээд подкаст юу бүх дугаарыг үзлээ юм. Ямар гоё юм бэ? Тийм үү. Фаниа. Энэ Монгол бүгчүүдийн авдаг. 15 настай үеийн зураг. 15 настай юм шиг. Ер нь бол нийгмийн үйл ажиллагааг мэтгэхтэй. Бүх секс дугуйлан ер нь бүх спорт урлагийн үйл ажиллагаа бүгдэнд л оролцдог хөлтэй байна. Гоё юм аа. Хөрн жоох идэвхтэй байх хэрэгтэй юм байлээ шүү. Ер нь бол төрүүлэх юм бол Солонгосын баяр Монголд авчирна гэж хэлсэн тэр өвчин бүх монголчуудад маш их таалагдсан шүү.
байсан. Дараа нь Аматлагийн бичлэгэн дээр оролцож гэсэн шууд монголчууд Монголд ирээрэй гэдэг хэлжсэн. Тэр бас welcome to Mongolia гэж үнэхээр бас гайхалтай байсан. Яг уу би бол өөрөө энэ сайхан их орон төрсөндөө маш их бахархдаг. Манай их орон маань Е. Бэндэж ч болохгүй л биш юм гэсэн гой сайхан. Бензин тасраад байгаа. Ахгүй хосгүй сайхан тий ард түмтэй байгальтай байж үнэхээр сайхан баян их орон. Тийм шүү. Их өрнөө хайрлаа. Амтын урлагт орж байхдаа яг уу би Амтыг Монголд ирж аялаараа гэж хэлсэн. Тэгээд энэ хэлсэн үгнээс нь олж тий гадаадуудтай айгүй хандлт аваад одоо урахгүй Netflix дээр Welcome to Mongolia гэдэг нэвтрүүлэг түрүү Энэ ч нөгөө Go Mongolia-г бүр айгүй их үйчлээ те. Нөгөө Go Mongolia. Welcome энэ бол 4 дугаар гарна. Энэ бол бистэ бүр амар юу шүү дээ. Амар баярлалаа. Welcome to Tonight Show гэж Лам хэлсэн. юу болоо. Хамгийн урт зураг авалт нь Physical Asia гэж шүү дээ тий. Хэр урт зураг авалтад үргэлжилжсэн бай. ер нь бас урт зураг авалт айгүй их явсан. Шахуу зургууд тий нэг тэмцээг хэлц учраас зогсоохгүйгээр тэр чинь нэг юм болох шиг Netflix дээр ямар ч тавилттай бичлэг юусаа байхгүй. Бид нар хоорондоо яг л тэмцээний зарчмаар яг үзэлцэж ийсэн. Тэгээд тэнд бол нэг 24 цаг магийн зураг авчихсан. Тэг 24 цаг унтахгүй байх. Тэг ядартай шигснээ ийм хүчний юм гарна гэх юм бүр. Яа тэр яаж Гэхдээ нөгөө бүгдээрээ яг ижилхэнд нөхцөл байдалтай болохоор тэр нь их зүгээр байсан баг. Нууцлахгүй. Абсолютely алтаг хэмээр ч харуулсан. Уучлаарай. Уучлаарай. Би юм ярих гэсгүй. Энэ шиг оруулаарай. Та өөрөө юу гэж бодоо тий. Бээр зээд одоо энэ ард түмч намайг ийм болгоо гэж шүү дээ. Би өөрөө ч ийм болгохыг хүсээгүй. Ард түмч намайг өөр ийм болгох тийм. Зүгээр яриад байгаа юм. Юу болчихоо. Дэнис бас хэцүүс баг тий. Энэ Physical Asia-гийн нөгөө илсний дасгалууд нь ер нь юунаас санаа авсан болоо гэж би анх эхлээд бодож ирсэн. Тэгээ бид нар яг нөгөө ерөнхий продюсер Жон Хогитой ингээд дараа нь тэмцээний дараа уулзаад сууж явах. Би энэ Монголд аялж байхдаа энэ илснээс энэ санаа авсан юм аа. Тэгээд Би болохоор тэр яг тэр илсний санааг нөгөө нэг яг юуны солонгосын үндэсний нөгөө ширийн бөхөө штэ илсэн дээр барилддаг. Тэрнээсээ санаа авсан юм баг гэж бодсон штэ. Илсний үндэснийхээ юуг илүү алдаршуулж байгаа юм даа гэж бодож исэн чинь манай үндэсний манай газар нутаг дээр олж авсан. Гэхдээ манай газар нутаг гэлтээд байхгүй. Манай газар нутаг дээр аялж байгаа. Тэрнээс бол газар нутаг шүү. дэлхий дээр чинь тэгэл ер нь цөлтөрхөг илсэрхэг тийм газар зөндөө байдаг шүү дээ. Тэгээ бас нэг цөл гэж ярихаар нэг хүмүүс ихэвчлэн нэг илсэн цөл боддог. Тэгсэн чинь илсэн цөлөөс гадна цөл гэж бас байдаг. Ямар цөл гэдэг нь нөгөө нэг тийм амьдралын үржил шимгүй яг нэг тийм үргэлжилсэн тийм газрыг цөл гэж нэрлэдэг юм байлээ л дээ. тэгэхээр мөсөн цөл гэхээр Антарктид Мөсөн цөл тийм. Ер нь бол дэлхийн хамгийн том илсэн цөл гэх юм бол нөгөө Сахарын цөл. Тэрнээс бол Антарктид бол хамгийн том цөл гэж явт юм байл. гэдэг мөсөн. Энийхээ нөгөө зүгээр for your information зүгээр нэг. Би сая гэхдээ Хальт мэдээллийн чанартай. энэ сая ээдэ чинь ерөнхийдөө энэ талтай чихвчтэй тэгээ шууд ингээд хөтлөгчийн байрангууд дор ингээ орчлоо сонсоод тэгээд ингээд реакц өгöd байгаа юм шиг. Үгүй ээди хоёр чихэнд хөвчихгүй лээ. Тэгээд яасан чинь би тэр нэвтрүүлгийн бүхлээр нь үзэж байгаад яг голд нь жоохон шуум байлээ. Яг нэг хэсгийн шуум нь анзаарсан чи яг тэр хэсгийн шуумн дэрэг хойно ямарсаа орчуул ярьж өгөөдсөн. Яг зэрэгцээ яг юу гэж шууд яг зэрэг ярьж өгөөд тэмүүтийг нь бөөдөнгийнх нь ард нь нэг юм микрофон ч юм нэг юм байсан гэсэн үг. Спикертэй. Тэгээд тэр нөгөө тоглоом хэсэг эхлээд цаашаа явсан шүү дээ. Тэнгүүд тэнцээ нөгөө нэг орчуулагчдын спикер тавих юугүй байх шиг байсан шүү дээ. Би тэгж анзаарадсан. Зүг. Окей. Энэ гэхдээ ус биш яг нэг тийм өмөртэй ус шиг санагдаад байна. Наа веб чинь Усны амттай. яагаад илсэн дээр тэмцээн байж болохгүй гэх. Тэгээ өөрөө бас Жон Хогийн продюсер маань Монгол орныг дэлхийд бас өөрөө таниулах чин хүсэлтэй. Тэгээ саяны нэвтрүүлгээр таниулсандаа өөрөө ч маш их баяртай байгаа. Тэгээд За гой. Бидний өмнөөс ажил хийж шүү. Төрийн өмнөөс ч юм. Эди файс би нэг нэлээд сансан байх шүү. Яг ийм 180 кг жинтэй ингээд инээхэр хүн сохиж инээдэг байх чи ямар амар юм бэ. Хажууд нь орхон баяр тулдаад тийсэж байгаа шиг байна. Өчигдөр бүрээ яаш бүргээ ингэж инээ. Тэр жим мэн бод. Наа зүг зүгээрээ суугаад би бол наа ингээд гар бараг хугарч байгаа штэ. Бүр ингэж инээ. Анх Монгол ирээд мань хүн ингээ утааны талаар юу гэж бодсон бал те. Тэр одоо бидний одоо хамгийн шууд яг нүүрэн дээр байгаа л одоо зүйл шүү дээ те. энэ гэхдээ одоо тэгээд энэ утаач одоо тэгээд
тодорхой хэмжээнд байгаа мөртөө нүд нь харагдахгүй таа байгаа нөө эсвэл одоо нэг юм зөндөө лутаа байж. Тэр дулаараа дараа Дом Томатог ирж яхад талаа тэр нэг юуны дээвэр дээрээсөө amazing UBC гэж хэлсэн шүү дээ. Тэрэн дээр нэг утааг нь харчвал ямарсан тэр хүмүүсэл ямарсан бүр ямар галзуу юм бэ л гэж бодсон. Гэтэ ер нь So incredible. Oh so crazy. хасаг утаа байт юм билээ шүү дээ. Дэлхийн хасаг л утаа байдаг юм байлээ тий. Гэхдээ манайх ихээ Манай нөгөө нэг хамаадны ч саяхан бас нөгөө Швейцараас ирээд тэгээ онгоцны бодол дээр шууд дуусна. Хөө ямар утаатай юм бэ гэсэн ингэж явж байгаа. Гэхдээ юу их чинь цэвэр агаар байгаа шүү дээ. Та яг хот руу яг утааны голомт руу оруулаас яг арай өөр үг хэлэх байна гэж хэлсэн. хоттэй. Гэхдээ нэр тэгээ ингэ яваад шүү дээ. Бид нар гэхдээ амар тийм мэдрэг болсон байгаа. Ягаж байхгүй шүү дээ. Яг нөгөө машинуудын утаа л байх гэж би хэлсэн л дээ. Нөгөө машин зогсоол дээр байж гэсэн. Тэгэхээр машины утаа их чи яаж идэлэн чи их утаа байна. Их машин байна. Хот руу ороо жинхэнэ шоуг үзүүлээ гэсэн тэгээд их чи яг жинхэнэ шоуг яг амдэр мэдэрсэн. За тэр яах вэ? Эн чинь ингэж явдаг гэрэл юм. Oh, definitely. Ингэж барьж юу? Тийм. Шүн Инлүүшн шадаг юм That гэрэл. festival to support. Наадмаар ингэж шүү. Тэр наадмаар явах юм дэмжин гэдэг. I want to come support my friend. Cheer him on from the stands. Oh, thank you. Одоо эн чинь л ингэж амар сурчлаж байгаа. Орхон баяр энэ хоёр ихтэй наадмын барилдааны битгэд хийвэл идэв бас гоё их тий. Энэ 180 кг шиг. Наадмаар ингэж байгаа бол тэр хийх л тийм контент. Уруу хүний зодгийн материал шиг л гэрээ байна. Үнэхээр их мөнгө байх юм байна. Хэр удаа ойхол баг дараа наадам болох гэдэг очих юм. Наадмаар заавал барилдаар хийдэй. Oh, yeah. Hey, I'm happy to if you teach, you be my coach. Энэ нөхөр монголчууд нэлээд орох юм шиг. Одоо яг наадмын шууд орж болох уу? Болно наадам болно. Болно. Ингээд яг зөвхөн мөх ингээд юуг заагаад өчөлтэй Би нэр шууд улсын наадамд бол мэдээж орохгүй бах тий. Дөрмийн Дээд за сумын наадамд бол сумынхныг бүгднгийн бол Зүгээр зогсож байгаа л ингээд онгацчих тий. харин гэхдээ бүх чинь бас Бүгд ч бас харин тий өөр шүү дээ. мэх нь нэр юм байх мах гэдэг. Сайхан ном олох гэдэг юм байна. байж. Бол сумынх байжгаад аймгийнх бол аймгийн наадам бол бас илүү амар улсын цолонд маш ойрхон байгаа бүхчүүд байгаа гэсэн үг шүү дээ. Тэнгүүд одоо эн чинь насаараа бас тий зүгээр сууггүй зүгээр юм бод төмөр өргөдөг болчин биш юм strong man спортын төрлийн болчин байгаа байхгүй. Харин тийм тий. Сөөлтөө унахгүй байдаг төрлийн гойны болчин чинь харалтай. Харин тийм мань хүн нөгөө ингэ бүжиглэж исэн шүү дээ. Бүжиглж байгаа тийм яг ингэ эвгүй дараад ингэ шагаа ингэх юм бол жингээр өөр амар юм болох бахтай гэж би хараалсан чинь амар гоё өвтэйхэн хөдлөө бүжиглчихжээ. Нөгөө Монгол бүжиг. Юм өндөр 485 кг жинтэй машиныг ингээд өргөөд явж байгаа байхгүй. Яг хоо машин ч бол тэгэл машин шүү дээ. Гэхдээ бүр яг нэг ингэж өргөөгүй шууд ингээд босч байгаа шууд ингээд араамаар нь ингэж өргөснэ ингээд. Тэгэхээр чинь дугуйтай үстэй бас. Гэхдээ ялангуяа моолхад дугуй төрж биш шууд өргөөд бүр газраас хөндөөлгөөд явж байгаа байхгүй. Тэгэхээр бас ямар ч хэлсэн ирж барилдвал их бэртэ санагдчихж байгаа. яагаад вэ? Гэхдээ яг нөгөө нэг Тэгэл барилдна гэж орхон баяр физикал ярьж дээр болохоор яг угаасаа ингээ орхон баяртай ингээ тулж байгаа шүү дээ. Тэгэл орхон баяр чинь ямар хүн блэ те. Өчтөө дараагийн нөгөө нэг влог амаачгийн влог дээр үзсэн чи унаас шүү дээ. Эдиг. Тийм үү. Тийм. Хариугаа авчлаа гэсэн чи хайнага агалах уу гэсэн чи яах ингээл болцсон. Тэгвэл бас гоё юм. энэ хоёр пив хөлдөөгшин жоох хийчихэл та тий. Тэгээ. За явал. I did my homework. Миний сошиалын дасгалжуулагч болсон. Одоо би бүхийх дасгалжуулагч болсон. Ийм хүн нэг сорчоод бассан юм тий. Hey, I like that. Баатар яваад штэ. That's a good trade. That's a good trade. Манай ахаа гэргийтгээ хамт кино үзэх. Тустай энэ жилийн цагаараа ажиллах гэр бүлтэй хоёр кино үзэх хэрэгтэй гэж би сонсч ирсэн. Ер нь бас нэг ярьсан байсан үзэж хахад Friends их дуртай гэж сонсч ирсэн тий. Айл төрөлтөнд дуртай байсан гэлээ. Joy. Яг юу таадаг? Яг Joey яг юу? How you doing? How you doing? Юу дөө? How you doing? How you doing? Тэгэхээр манай кино тоглох санал их юм болов ер нь Humor нь таардаг.
Энэ ах уу? Тийм санал хүлээж авах уу? Би ер нь бол хэрвээ боломж олдвол тий маад усагтаа цуг кинонд оглол баамсан шүү дээ. Тоглоно шүү дээ. Тий. Яг нөгөө эсрэг дүрчмэс бол Надад бол тоглолцоход нөхөн ойрын 1-2 жилд орог. Кинонд нарцрах гэж бодод байна. Энэ чинь солонгосын зах зээл дээр агуу сайн борлуулдаг. Гэтэ жилийн өмнө зүгээр тэгэж ярил нүдэнд багтахгүй шүү дээ. Яг ийм ингэж сууж яхад ярьж яхад Аль нэг продюсер үзсэн тэгэл за жилийн дагаа сүлж байгаа багийг байж лаа. Тэгээ одоо Netflix-ийн өөрийнх нь продюсер нь жишээ нь тий бүсэлж өгч болно шүү дээ. Эсвэл угаасаа тэр юунда киноныхын юунд орцсон байх гэж би бодоод байгаа. Бараг уу? Тэгээд тийм яригадад эхэлсэн нэг сураг дуулцсан байх гэж бодоод байгаа байхгүй. Чихэнд нэг юм сонсгцэн тий. Өө нэрийг ингэж хэлээ ш. Тэгэл хэлсэн байгаа байхгүй тий. Яг тэгсэн юм уу? Би ч тэгж бодсон. Гой бодол байна. Энэ бодол. Удахгүй би л ухаа гоё. Үнэхээр маад усуудыг алгадах хүн хэрэгтэй байгаа шүү. баг бүх солонгосчууд алгадаад дууссан шүү дээ. Хэдүүлээ хэсэг хугацааны дараа кинотой холбоотой тоглоомоор үзэгчдээ алгадсан. За. Гой нэвтрүүлэгч болж гой хүмүүс орж хүлээхээ. Өдөр болгон хүмүүс үздэг. Өдөртөө болж байгаа монголчууд бас late night. Гоё шүү. тайчд мориндоо. Өө инх өргөлхийн тулааныг үзсэн үү? Үзэх үү? Би үзсэн шүү дээ. Би бүтэн үзэж чадаг. Би нөгөө нэг өглөө. Би бүтэн 2 үзэж үйлээд. Яа, ямар гоё юм бэ. Тэгэхдээ одоо энийг авсан дуусгая шүү. За тэг энийг дуусгаж дээ. За тэгвэл энэ хэсгийг дуусгацгаая. За ингээд реакшнийг нөрсөл үзсэн баярлаа. Тэгээд subscribe дараарай. Хамтран ажиллаж гүрмээ байлаа. Супер